За үзэгч та бүхэндээ бид иргэдээс ирүүлж байгаа. За мэдээллийн мөрөөр Дархан тогтчлтын газар орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын ерөнхий инженер Мөнх Баттай уулзаж байна. Танд өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр танай байгууллага бол яг Дархан хотын төв зам дагуу арчилгаа цэвэрлэгээтэй. За өвлийн цагт бол алтаргаа гулгаанаас сэргээл арга хэмжээг авч ажилладаг байгаа. За энэ жилийн хувьд бас энэ хэдэн тонн одоо давсыг нөөцлсөн байгаа вэ? Одоогийн байдлаар хэдэн одоо килограммын цацчаад байгаа вэ? Дараагийн төлөвлөгөө юу байгаа вэ? Энэ талаар хоёлаа ярилцлага эхлэе. За юуны өмнө дахинчудаас энэ төрлийн мэндийг хүргэе. Дархан хотын тогтсон үйлчилгээний газар 25-аас 26 оны үеийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн бас 4-5 чиглэлээр бэлтгэл ажил хангасан. Үүний нэг чиглэл нь бол сая таны ярьж байгаа хотын замын зөвлөгөө үйлчилгээ, алтаргаа уулгаан зурсан зэрэглэх давс үйлчилгээний нөөц. За нөгөөх нь бол автомашинуудын тээврийн бүрэн бүтэн байдал бэлтгэл хангах чиглэлээр хийгдсэн ажлуудын нэг хэсэг. За энэ ажлын хүрээнд бид нар энэ жил 180 тонн давс, за 60 тонн бодис татж авсан. За энэ жилийн эх оны 1-р сар 2-р сар хүртэл нэгээр явна гэсэн. За өнөөдрийн байдлаар бид 18 удаагийн энэ тусгай дөрвөлт автомашин 18 удаагийн цас бодисыг цацсан байна. За үүнд 62 тонн давс, за 9 тонн бодис, 41 м куб хайргыг одоо өнөөдрийн байдлаар цацаж алтаргаа уулгаанаас урсан хэрэглэх чиглэлээр ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар би сая хэллээ нийт 18 удаа гэдэг яг цас орсны маргааш нэмэлтэр гэдэг юм ингээд нийт 18 удаа гарсан байгаа. Бид бол хотоо 2-3 хувааж ажиллаад байгаа. Цэвэрлээд байгаа. Тэр ажил нь хотынхаа үндсэн төв замуудынхаа алтаргаа уулгаалт хэлээд за эхнийхээ арга хэмжээ авсны дараа өдөөс хойш юм уу дараа нь бол хотын туслах замууд руугаа гэр орон замууд руу хуцаа орж ажиллаж байна. Тэр өчтөр өглөө шинэ цас ороод өчтөр өглөө бид бас бүтэн өглөөний 6 цагаас хойш тухайн дөрвөлтийн 3 автомашинтай 60 гаруй албан хаагч нар гарч бол хотыг бас замын алтаргаа уулгаалт зэрэглээд бас замыг өнхийдөө харуулсан байна. За цагаагаар мэдээгээр бол одоо өнөө шин маргааш нөгөөдөр бол цастаа гэсэн учраас бид одоо маргаашаа бэлтгэл ажлыг хангах үүднээс тухайн дөрвөлтийн 3 машины автомашины цэнгэлтийг хийгээд бэлэн байдлаа хангаад ажиллаж байна. Зан талбай дээр Дархан сумын цэцлэг баталж өгсөн оронтойгоор 88 одоо зан талбай үүсгэж байх хэвээр. Өнөөдрийн байдлаар 68 ажилтнтай буюу нийт 77% бол хүний нөөцийн бүрдүүлэлттэй байгаа. Тэгэхээр одоо хүний нөөцийн бүрдүүлэлт ягаад бага байна гэхээр би бас дээр бас урдлын ярианд өгч байсан. Иргэдийн бас энэ ажлах хандлага бага байгаа учраас бол яг нэг хүн дунджаар 10,000 м квадрат талбай чиглэнэ гэж байгаа бол одоо байхгүй 20 хүний хос орон зайг бол нөхөж ажиллаж байгаа учраас хачаал байгаад байгаа. Тэр талаас иргэд зөв ойлгохгүй бол ажил хийхгүй ч гэдэг юм уу, ажил нь амжилтгүй одоо үр дүнгүй байна ч гэдэг юм уу тэр тал мэдээлэл байж болно. Гэхдээ бид бол аль дотоод нөөц судалгаа ашиглаад аль зохистой менежментийн алилцаа зохистой төлөвлөгөө байхын, яаж бэлтгэл ажил хангах, яаж ялах уу гэсэн хариу аргамжаа яаж авах уу гэдэг чиглэлээр бол дотроо ярилцаад одоо өнөөдрийн ихэд бэлтгэл бэлэн байдал хангахад бол хариу аргамжийн нэг хэлбэр нь бэлэн байдал хангаад одоо давс оцоо нөөцлөд байж байна л гэсэн. Ер нь бас жилээс жил Дархан хот доторх авч замын одоо шинжилэлтүүд ихсэж нэмэгдэж байгаа. Танай байгууллагын хувьд бас Дархан хот доторх хичнээн метр квадрат гэж ярьдаг уу те? Авч замын хариуцаа ажиллаж байгаа. Жилээс жил хэр өсөн нэмэгдэж байна энэ тоо юу? Тий. Өнгөрсөн онд бид нар 834,000 метр квадрат талбай байсан. За энэ оны 11 сарын байдлаар одоо аймаг орон нутгийн усан ёсоор орсон замыг аваад 934,115 метр квадрат буюу өнгөрсөн оноос 12.6%-аар нэмэгдсэн байгаа. Тэгээд бид одоо жишээлбэл өнгөрсөн оны бид нар энэ намар бол 60 тонн давс бодистой байхад л одоо нэг намрыг мөн нэг хаврыг авч ирсэн. Тэгэхэд одоо миний ярьж байгаа 62 тонн давс гарлаа гэсэн үндсэндээ нэг хаврын нэг намрын бодис өвлийн тэргүүсээр эхлэегүй байхад үндсэндээ гарчаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ жилийн цасын орох давтамжууд их байна. Орж байгаа цасны хэмжээ бас их байгаа учраас холбоотой онцлог байна. Энэтэй холбогдуулаад бас бид нөөцийг бас тодорхой хэмжээр нэмэгдүүлсэн. За тэр хэмжээгээр бас ажиллаж байна л. Давс бодисын тухайд бас аль усаас орж ирсэн? Одоо ямар одоо чанарын хувьд ямар одоо давс бодисууд байгаа вэ? Энэ нөөдөг бас худалдаа авах мөнгөнд өндөр учраас тендер зарлагдаж байгаа. Тендер дээр манай байгууллага хийж байгаа гол зорилго нь савлгаа нь одоо 1 тонноор савлгаатай байх хэвээр. За хасах 25 градусаас 30 градусын хооронд цасыг хайлуулах гэсэн л үндсэн шаардлага тавьж байгаа. За энэ дээр бол эрхээ этгээдүүд тендер зарлаа. Тендерийн шалгарсан материалыг манай байгууллага танилцуулаад ийм байгууллага шалгарсан байна. Танай тавьж байгаа техникийн шаардлага ийм байрыг хангаж байна гэдэг нь шалгараад энэ журмаараа л манад орж ирж байгаа. Бас түрүү яриандаа хэлээл нэг хүн хүчний асуудал байна гэж байна те. Сүүлийн үед бас энэ ажлын байрны зар байгаад байдаг. За ажиллах хүн хүч олдохгүй байна гэдэг дээр ярьж байна. Тэгээ танай байгууллагын Дархан хотын өнгө төрхийг тодорхойлдог байгууллага учраас ажиллах хүн хүч бол зайлшгүй байх шаардлагатай байгаад байна. Үүн дээр бас ямар арга хэмжээ авч ажиллая гэж ер нь төлөвлөж ярилцж байна. Цалингийн хувьд нууц биш байгаа бол одоо магадгүй үзэж байгаа хүмүүс байгаа штэ. Цалингийн хувьд бас хэдэн сая төгрөгийн сарын цалинтай байгаа вэ? Цалин бол бас жилээс жил нэмэгдээ яваад байгаа тийм ээ. Яг хоо Дархан хотын тогтсон үйлчилгээний газар хуучин нийт ахуйн үйлчилгээний газар байсаас салыг 6-аас 7 удаагийн татамжтай нэмэгдсэн байдیں۔ За яг өнөөдрийн байдлаар зам толгой үйлчлэгчийн салин сая 564 мянга. За мэдээж энэ татвар эрүүл мэндийн татвар олгон татвар өгнө шүү дээ. За өгөөд нэг сая 300 гаруй гар дээр билээ авч байгаа юм.
Хүний нөөцийг бүрдүүл угаасаад үндсэн суурь цалин. Тэгээд би сая хэлсэн шүү дээ 5-6 удаагийн цалин ингэ нэмээд бас иргэдрүүгээ ажилтныхаа цалинг бас тодорхой хэмжээнд нэмээд бариад байгаа боловч энэ зах зээлийнхаа аяг бол гүйчихгүй байна л да. Өнөөдрийн үедээ сая 500 мянган засаар өдрийн 8 цагаар халуунд наал хүлээдэг хүлээдэг гэж ажил одоо хүний нөөц үнэтэй бас пүүл биш байна. Цалин бид нар дараагийн үе шатнууд цалин үнэхээр хангалттай бол бид бас шаардлага хийж болж байна. Одоо бид ажиллаж байгаа ажилтны тушаалдаа шаардлага тавих бас хэцүү. Одоо арайч ажлын нөөцтэй хүнээ бүрдүүлээ нэг 77 орчим хувьдаа бүрдүүлж чадж байгаа хүндээ бас нэг хатуу шаардлага тавиал хатуурхаад дүгнээд байх юм бол бас хүмүүс ч сонирн болцсон байна шүү дээ. Ингээ яваад байна. Бидний ингээд цалин өндөр гэдэг юм хангамж өндөр асуудал өндөртэй бол бид энэ болсон хүчтэй шийдэхтэй ажлын хариуцлага үр чадвар нэмэгдэл нь бол сайжраад явна гэсэн. Улаанбаатар хотыг бол хүмүүс яриад байгаа сая 500 гэдэг сая 500 мянган цалинтай гэдэг. Тэр нь бол Улаанбаатар хотын ажилчид түүхүүд юм болохоос бас орнууд өөр байхгүй. Нэг та хоёр Улаанбаатарын тэр сая 3 сая 500 гэдэг байгаа чинь шийдвэр тав тэрийг 1 км замын өгчдөг. Тэр нэгдэмтэй замаар бид нар өдөр цэвэрхэн цастаа халтаргаагуулгаагүй хавар наамар цас бороогүй гэдэг юм уу. Тэрийгэ чадчихлаа бол тэр цалингаа авна. Тэр нь өөрөө одоо хяналтын шалгалт явахад тэр нь өөрөө хийж чадаагүй авах доошоо хувилгадаад багасаад явчихна гэсэн үг. Тэгэхээр сум орнуудыг төсөл санхүүдэд дэмжиж хүжүүлээд байгаа боловч зах зээлийнхаа яг бол гүйцэхгүй л байна гэсэн үг нь бол. Цалин бас тэгэхээр нэмэх шаардлагатай л байна. Тийм, цаашдаа бол нэмжил одоо үе шатаа нэмжил явахгүй бол юмны өмнө өдрөөс өдөрт нэмэгдэн мэдээж энэ чинь ар гэртээ 3 3 5 5 өрхөө тийчээгээд ингээс амьдрах гал явж байгаа усуд шүү дээ. Тэгэхээр энийг л гүйцээд явах юм бол бид бас хариуцлага ирээд их бас жаахан хөшүүрг болно л гэж ойлгож байна. За баярлалаа. Тэгээд өдөрт та бүхэндээ цагийн асуудлаар Дархан хотын тохиолдол үйлчлэлийн газрын ерөнхий инженер Мөнх Бадаас мэдээллийг тодруулаа. Танд мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Ажил амжилт. Өдрийн текстүүд нь бүгдээрээ жижиг ухаан гэсэн пэйж дээр лайваар хадгалагдав. Өдрөдлийн хүрээнд хийгдэж байгаа сургалтууд бол одоо хоёр үндсэн чиглэлээр явагдаж байгаа. Нэгдүгээрт нь болохоор одоо орон нутагт ажиллаж байгаа эмчнэр маань мэрэгжлийн чиглэлийн одоо сургалтуудыг авж байна. Энэ нь бол одоо нөгөө эмчилгээнд мөрдөж ажилладаг өдрөмжөө сайжруулж байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Нөгөө тал нь иргэдэд чиглэсэн сургалт гэдэг юм явагдаж байгаа. Энэ дээр бол манай багш нар бас биечлэн заавар зөвлөгөө өгөөд ингээд сургалтаа гардаж хийгээд ингээд явж байна. Дархан хотод анхудаа зохион байгуулагдж байгаагаараа одоо их онцлог байгаа. Яагаад тэгэхээр Дархан уул аймаг бол өөрөө уламжлалт хангах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэлээд тогтвортой үйл ажиллагаатай эмнэлгүүд байдаг. Энэ эмнэлгүүдийн маань одоо санаачлага оролцоотойгоор одоо Улаанбаатар хотын одоо энэ төрийн бас байгууллагууд энэ одоо уламжлалт хангахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч багш нар эрдэмтэн докторууд ирж дэмжиж санаачилж ингэж оролцож байгаа чухал арга хэмжээ юм аа. Тэгээд орон нутагт анхудаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэ арга хэмжээний маань онцлог нь болохоор одоо уламжлалт хангах ухааныг ард иргэдэд одоо ойлгуулах, сурчлах ийм чиглэлээр хийгдэж байгаа. Тэгээд манай энэ Дархан хотын одоо эрүүл мэндийн байгууллагууд бол одоо нэг нийгмийн одоо бодлогын хүрээнд одоо олон түмэнд одоо уламжлалт хангах ухааны тусламж үйлчилгээний талаар ойлголт өгөх гэдэг ийм чухал үйл ажиллагаа хийж байгаа. Энэний давуу тал нь одоо нэг эрүүл мэндийн одоо даатгалын асуудал хүндүүлсэн. Дээр нь одоо архаг хууч өвчнүүд одоо эрүүл мэндийн даатгалын одоо нэг санхүүжилтээс ер нь дийлэх нь хасагдаж хөнгөлөгдөж байгаа учраас энэ чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, голон үзүүлдэг манай уламжлалтын эмнэлгүүд энэ талдаа илүү төлхөө анхаарч ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаамаа. Цаашдаа энэ үйл ажиллагааг бүх орон нутагт Монгол орон даяар хийгдэх байх. Гэхдээ одоо манай Дарханыхан одоо энд одоо түүчилж анхлан идэх сэтгэлдээ орлож байгаа нэг сайшаалтай байгаа. Тэгээд энэ үйл ажиллагааг одоо хийхэд дэмжлэг үзүүлсэн Дархан хотын эрүүл мэндийн газар тэгээд хамтран ажиллаж байгаа Болор зүүн эмнэлэг, Манбэж албаа эмнэлгийн захирлуудаа бас хамтарч ажиллаж байгаад баярлж байгаа. Жижиг ухаан төрийн бус байгууллага эмчнэрийн төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр урд өмнө төлхөө үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд за 5 жилийн хугацаанд ард иргэдийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр олон үйл ажиллагааг
эхлүүлэн явуулсан. Үүний нэг нь бол уламжлалт анх ухааны өдөрлөгийн арга хэмжээ Алтан тун гэж Улаанбаатар хотод энэ үйл ажиллагаа 3 дахь жилдээ сая зохион байгуулалт өндөрлөлөө. Тэгээд орон нутагт Дархан хотод анх удаага 21 аймгийн хэмжээнд бол анх удаага Дархан хотод зохион байгуулагдж байгаа онцлогтой эрүүл мэндийн өдөрлөг гэдэг маань эмч нарын үйлчлэг, нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр олон сайхан илтгэрлэгчүүд ирж энд болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, хамтын ажиллагааг эхлүүлэх юм сайхан үйл ажиллагаа юм аа. Үзэгчтэй тэгэхээр сүүлийн үед хурдан хугацаанд халуурдаг. За уушигны хатгалгаанд хүргэж байгаа зочмог халууруулдаг их тооцоололтой томоогийн дэгдэлт бол улсын хэмжээнд өндөр байгаа. Тэгвэл яг Дархан улаан аймгийн хэмжээнд Дарханы нэгдсэн эмнэлгийн хүүхдийн засагт өвчлөл одоогийн нөхцөл байдал ямар байгаа болон тасагт хэдэн хүүхдүүд хэвтэ эмчлүүлж байна. Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж зөвлөгөөг авахар бид бүх яг одоо тус тасгийн эмч Эрдэнэ гэрэлтэй уулзаж байна. Танд өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр нөхцөл байдал эхлээд ямар байна? Тасагт одоогоор хэдэн хүүхд хэвтэ эмчлүүлж байна. За эдгээр хүүхдүүдийн маань хэдэн хувь нь бас энэ одоогоор дэгдээд байгаа томоогийн өвчлөлт бас нэрвэгдсэн хүүхдүүд байгаа вэ? За ерөнхийдөө Дархан нэгдсэн эмнэлгийн хүүхд насагт одоогийн байдлаар нэг 82 хүүхэдтэй байна. Энэ болохоор тасагтаа 80 хүүхэдтэй эрчим эмчилгээнд 20 хүүхэд хэвтэ эмчлүүлж байгаа. За ер нь дийлэнх зөвөр мэдээж амьсгалын замын зочмог халдвар төвчнөр өвдсөн буюу уушгины хатгалгаа онцтой хүүхдүүд дийлэнх буюу нэг 9-доо нэг 80-аас 70-80% ч юм уу те дийлэнх хэвтэж байгаа. За үүнтэй зэрэгцээд бас мөн ялгаагүй өндөр халууралтай бөөлжт гүйлгэлтэй хүүхдүүд бас хэвтэж байна. За дийлэнх одоо манайхаар ер нь яралтай хүлээ авах амбалтоор нэгдсэн эмнэлгийн хэвтгчдээр үйлчлүүлж байгаа нийт хүүхдүүд голчлон илэрж байгаа за ер нь өндөр халууралт 38-аас 39 хэм хүртэл өндөр халуурж байгаа. За шилхэн тодорхойгүй бөөлжж байгаа. За гүйлгэж байгаа. Их одоо цэртэй бөглөршил ихтэй ханиалгаж байгаа завирууд дийлэнхтэй тэмхтүүд хэвтэж байна. Ер нь бол өмнө жилүүдийг хараад байхад томоогийн эд дэгдэл нэг 12 сар гараад ч юм уу 12 сарын дундуур сүүлээр байдаг штэ. Энэ удаа харин эмчнэр хэлж байгаагаар 11 сард ингээд нилээн эрт ингээд игтчлээ гэж. Тэгэхээр одоогийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эцсийн нөхцөл байдлаа ямар одоо үед байна гэж эренбэлж байгаа юм. Дараагийн шатанд бас хүүхдүүд илүү нэмэгдэж ирвэл ямар арга хэмжээ авъя гэж төлөвлөж ажиллаж байгаа бол. За яг ерөнхийдөө бол түрүү жилийнхтэй харьцуулахад нэг 2-7 хоногийн ер нь бол төрөө эхэлж байгаа гэд ер нь бол эрүүл мэндийн байгууллагууд бүгд мэдээлж байгаа. За өнөөдөр ерөнхийдөө нэгдсэн эмнэлгийн дарга удирдлагууд төвтөн тасагт ажилласан байгаа. Бэлэн байдлын тухай хэлэлцээд ярилцаад за энэ үе дээр бол одоогийн байдлаар бол яг орд дүүргэлт бол яг дүүрсэн одоо орондоо ингээд яг багтаад ер нь бол явж байгаа. За цаашдаа бол ерөнхийдөө өвчлөл нэмэгдээд одоо орныхоо дооноос хэд даваад ачаал ихтэй байх юм бол өөр бусад тасгуудад манайх бас ор нээж ажиллаулдаг. Түрүү жил ихтэл халдвартын тасаг дээр за одоо 2 дугаар төв буюу уламжлалтын тасаг дээр бас ор дэлгэж нээж ажиллаулж исэн. Тэр чиглэлээр ер нь бол дахиад одоо нэг ор шинээр дэлгээд тасагын хэмжээний юм одоо нэмэлтээр дэлгэж ажиллуулна гэсэн чигтэй байгаа. Насны ангиллын хувьд бага насныхын илүү түлхүү өртөж байна уу? Насны ангиллын хувьд та илүү. За насны ангиллын бол мэдээс 0-5 насны бага насны хүүхдүүд дэлгэнхтэй өвдөж байна. За ерөнхийдөө сургуулийн насны бүхэл хүүхдүүд ер нь бол дийлэнхтэй өндөр халууралттай ирж байгаа. Яг хэвтгсдийн байдлаар бол 0-5 насны хүүхдүүд дийлэнх тамга хэвтж эмчлүүлж байгаа. Энэ томоогийн вирусны онцлог нь бас зочмог халууруулж байгаа гэж юм. Тэгээ хурдан хугацаанд уушгины хатгалаанд хүргэж байгаа гэж юм. Эцэг эхчүүд магадгүй яг ямар үед нь эмнэлэг хандах хэвтэй, ямар үед нь хандахгүйгээр удаашруулснаас болоо хүүхдийн биеийн байдал хүндэрж байгаа гэдэг ч юм уу. Та яг энэ нөхцөл байдлыг хараад эцэг эхчүүдтэй зөвлөгөө, анхааруулга, сэрэмжлүүлэг хүргээж. За ерөнхийдөө бол их дийлэнхтэй өндөр халдварлалтаар явж байгаа. Өндөр халдварлалт гэдэг нь ерөнхийдөө 38 болон түүнээс дээш халдвархыг өндөр халдварлалт гин. За халдварлалтаа эцэгчүүд маань нэг биеийн баримжаагаар ингээд бариад үзэхгүйгээр зөвхөн суганд нь одоо халууны шил хийгээд яг халдварсан байх юм бол яаралтай халуун боруулах аавна. За дараа нь болох юм бол нөхөд бол аюу цэр бүгэлдэршилтэй ханиалга бас байгаад байгаа юм. Тэгэхээр айхалж байгаа, амьсгаадж байгаа тэм хүүхдүүдэд бас төрүүлж үзүүлнэ. За халуун буруулах эмэнд буухгүй өндөр үргэлжлсэн халдварлалтай айхалж амьсгаадад байгаа буюу амьсгалын тоо олширсан. За хоол ундандаа дургүй буюу одоо нэг халуураагүй байс үедээ хүүхэд нь ингээд хоол ундаа идэж уугаад идэвхтэй хөдөлгөөнтэй байх юм бол уг нь зүгээр байдаг байхгүй юу? Эсвэргээрээ одоо халуураагүй байсан ч гэсэн хүүхэд нь хоол ундандаа дургүй болоод нурмайгаад ингээд орчны харьцаа идвэх
дахин ингээд сулраад ирэх юм бол бас аюултай шинж гэж үзнэ. За тэгээд 0-6 сарын одоо насны хүүхэдтэй болбоор бас илүү анхаарад эмчит хандган зүйтэй л гэж бодож байгаа. Бас нэгэн зүйлийг тодруулах гэсэн томоогийн вакцин бол намар хийгдэж эхэлдэг те. Эрт хийгдэх тусмаа тухайн жилдээ одоо хамгийн түлхүү гарч байгаа томоогоос сэргийлдэг гэж байгаа. Тэгвэл та бүхнээс магадгүй судалгаа авч гинүү авахгүй юу? Одоо энэ тархины нэгцэн эмнэлэгтэй байгаа хүүхдийн цэгтэй байгаа хүүхдүүд томоогоор өвчлсөн хүүхдүүд вакцинтай хүүхдүүд байна уу? Вакцингүй хүүхдүүд байна уу? Ер нь вакцин эрт намар хийлгэх нь үр дүн сайтай байдаг юм уу? Энэ талаар та бас манай үзэгчдэд дараагийн жилүүдэд бас мэдээд авчвал илүүтэхгүй байх гэж бодож байна. За ерөнхийдөө бол томоогийн вакциндаа бол идэвхтэй хамрагдах хэвээр. Заавал ер нь бол яг хуу 2, 4, 9 сартаад бол томоогийн товлт вакцинаараа бол тэр насны хүүхдүүд бол товлт вакциндаа хамрагдаад вакцинаа хийлгэж байгаа. Харин 2 наснаас дээш цэцэрлэгийн насны хүүхдүүд нь өөрсдөө сайн дураараа бол товлт вакциндаа бол идэвхтэй хамрагдах хэвээр. За яг мод хэвтэж байгаа хүүхдийг бол ерөнхийдөө томоогийн вакцинд хамрагдсан байна, хамардаг гэдэг асуумж араа бид нар тодруулаад асуучдаг. За тэгэхээр ер нь дийлэнх тохиолдолд хамрагдаагүй гэсэн ерөнхийдөө бол асуумж хийлдэг. Яагаад вэ гэхээр одоо хаашилтай байдаг гэдэг ч юм уу, эсвэл хамрагдаа түрүү жил хамрагдсан, тэрний өмнө жил хамрагдсан өвддөг юм бэлээ, эргээд өвддөг юм бэлээ, худлаа юм бэлээ, хамгаалж чадахгүй байдаг гэж бас тийм завшуу ойлголттой байдаг учраас ер нь дийлэнхтэй хамрагдаагүй ингээд одоо өвдөөд хэвтээд байгаа аахгүй юу. Тэгэхээр ер нь бол тодорхой хэмжээгээр хүндрэхгүй өвдөхөө хувьд бол өвдөж болно ш томоогүй хэлгсэн вакцин хэлгсэн гэсэн тэгэхээр хүндрэхгүй байх эрсдлээс нь бол ер нь бол хамгаалаад өгч байгаа учраас томоогүй вакциндаа бол хамрагдах хэрэгтэй хийгдэх хэрэгтэй л гэж хэлмээр. Өвдсөн хүүхдийг бол нөгөө арчилгаа эмчилгээс суулгаа маш чухал байдаг. Гэтэ эмнэлэгт бол тодорхой хоногийн заагаад хэвтүүлчихдэг бол гэрээрээ эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд нь одоо хугацаанаас нь өмнө анги сургуульд нь явуулах ч юм уу, за ажил төрлөө зохицуулж чадахгүй байх гэдэг ч юм уу, компаниас нь байгууллагаас нь чөлөө олохгүй гэдэг ч юм уу. Энэ зүйлээр та бас эмч хүний хувьд юу гэж хардгийг одоо аж ахуйн нэгж байгууллага компаниудын захирлууд магадгүй үзчихэж магадгүй та ямар уриалга хэлмээр байна юу? За яг ерөнхийдөө бол хүүхдийн насад хэвтэж эмчлүүлж байгаа дундаж ойр хоног 7-оос 10 хоног ч юм уу байдаг. Энэ үйл зөвхөн өвчнөөхөө зочмог үйл явцыг нь дарж байгаа. Тэгэхээр уушгины хатгалгаар өвдсөн уушиг маань өөрөө хэвийн одоо нэг сэргээд хэвийн байдалтай ороход дор 45 хоног шаардлагатай гэж үздэг. Энэ 45 хоногийн хугацаанд гэрээрээ хүүхдийнхээ асаргаа сувлааг сайжруулна гэсэн үг байхгүй юу? За эмэд хэвтэд нийт гарч байгаа хүүхдүүд маань ер нь бол Д витаминыг тогтмол өдөр бүр уух ёстой. За амьсгалын замын шинэ халдвартай хүнээс одоо хүнтэй хавтахгүй буюу одоо нэг маска зүүн, гараа угаан гэх мэтчлэн халдвар хамгааллын дэглэмийг бас айгуу сагчаах хэрэгтэй. За тэгээд шингэн бүлгийн зүйлийг ойр орхон айгуу сайн уун. За тэгээд антибиотик эмчилгээ явагдаад бас дархлаас улардаг учраас ер нь бол саяны гэрээ нөхцөл дархлаагаа дэмжиж л халдвар хамгааллын дэглэмийг айгуу сайн сагчаах хэрэгтэй байдаг. Баярлалаа эмчтэй. За бид та бүхэндээ дархны нэгцэн эмнэлгийн хүүхдийн засгийн өнөөгийн одоо өвчлөлийн нөхцөл байдал ямар байгааг тодруулан ажиллалаа. За энэ удаагийн тодруулагт дархны нэгцэн эмнэлгийн хүүхдийн засгийн эмч Эрдэнэ Гэрэл дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Танд баярлалаа. За баярлалаа.